Ардчилсан намын дарга цогт гэрлийн санаачилсан багийн эмчийг унаажуулах ажил энэ жил Баруун бүсийн 5 аймагт үргэлжлэн хэрэгжиж байна. За Ус аймгийн 4, Ховд аймгийн 7 баг зэрэг нийтдээ 32 багийн эмчэд Японы Toyota брендийн Probox автомашин гардуулж өглөө. Багд очиж байгаа унаа гэсэн үг, багийн хүн ардын эрүүл мэндэд тэр тусмаа ер нь энэ орон нутагт багд эмчилгээ өвчлөгөө хүргэх бас хамгийн хүнд хэцүү ажил. Тэр тусмаа Баруун бүс чинь уул нь өндөр, цас ихтэй, зам бартаа ихтэй юм хэцүү байдаг. Тэр эрүүл мэндийн тусламж өвчлөгөө хүргэхэд. Тэгээ өнгөрсөн жилүүдэд би бас энэ ажлыг санаачлаад нэлээд олон багт хүргэжсэн. Тойргоос хэдэн одоо сонгогдож гарсан гишүүний хувьд бас илүү анзаарч байдаг. Тийм учраас энэ ажилд бас их ач холбогдол өгдөг. Өмнө нь би бас хувьяасаа Японы улсын хайс автомашиныг 20 суманд бас ингээд өгжсэн зэрэг ажлуудыг бас уламжлалууд хийжсэн. Ийхүү өнөөдөр гардуулж өгч байгаа 32 Probox автомашиныг Ус аймгийн 4, Ховд аймгийн 7, Говьалтай аймгийн 7, Завхан аймгийн 7, Баян-Улгийн аймгийн 7 багийн эмчэд гардуулж өгч байгаамаа. Цас зуудтай, бороо шавартай айлч цагт малчид тариаланчдад эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг багийн эмч нарт ийхүү туулах чадвар сайтай Probox автомашин гардуулж өгч байгаад тухайн аймаг сумын иргэд талархалтай байлаа. Иргэн маань дуудлага өгөөд багийн эмч очиж үзээд шаардлагатай бол дараагийн шатлалын эмнэлэг рүү хүрэхэд шууд өөрөө аваа явчих тийм боломжтой. Хоёрдугаарт хөдөөд бол өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд бол ослогийн төлөө ордог. Багийн эмчдэр бол мотоцикл унаад ингээд дуудлагаар явхад бол бас ослоаварын тоог нэмэгдүүлэх боломжтой. Ардтай бэлгийн дарга хөлийн гишүүн согцэрл гишүүний санаачлагаар баруун одоо 5 аймагт өнөөдөр ингээд машин гардуулж байгаа. Энийг авахаар биеэрээ ирж арга хэмжээнд орж байгаа баяртай байна. Тэгээ өмнө болохоор одоо Probox машин те голцоо. Энэ бол бас бага хэмнэлттэй машин. Яг цагийн олсон бас ийм л чухал унаатай бол энэ да. Улсын хурлын гишүүн цогт гэрэл 2021 оноос Ус аймгийн сум бүрийн эмнэлэгт төрөний тэрэг хөргүүлж улмаар хөдөөгийн багийн эмч нарыг автомашинжуулж эхэлсэн байна. Багийн эмчийг унаажуулах ажил энэ жилийнхүү үргэлжилж байгаамаа.